онцгой гэдэг. Би саяхан IELTS өгөөд 7.5 он авсан. Тэр дундаа reading дээр 9 он авсан байгаа. Тэгээд энэ видеогоороо зарим нэг зөвлөгөө өгье гэж бодсон. Англи хэлээ тэгээд 5 дугаар ангиас хойш 11 дугаар анги хүртлээр сураад түүнийхээ хажуугаар зүгээр л сонирхлоороо дуу сонсох, эсвэл дууныхаа үгийг цээжлэх, кино үзэх гээд тиймэрхүү аргаар сайжруулдаг байсан. Англи хэлийг 10 жил сурж байгаа хугацаанд бол хамгийн эхлээд дүрмээсээ ахуулаад эмх цэгцтэйгээр сурах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд дүрмээ баг багаар сурангаа хажуугаар нь ур чадвар тэгээд өдөр тутмын ярианы тал дээр баг багаар өөрийгөө сайжруулаад тэр талаар мэдлэгтэй болох шаардлагатай байх гэж бодож байгаа. IELTS анх 3 сараас бэлдэж эхлэхэд би upper intermediate төвшөнтэй байсан. Тэгээд тухайн үедээ сургалтанд суугаад шалгалтынхаа талаар сайн мэдэх шаардлагатай гэж үзсэн учраас сургалт судалж агаад тэгээ сургалтанд явж эхэлсэн байгаа. IELTS-ийн 4 ур чадварт бэлдэж байхдаа анх эхлээд сонсох ур чадварын хувьд болохоор айгүй их дуу сонсдог байсан, дээрээс нь подкаст сонсдог байсан. Эхлээд кино бас англи хадмалтай үздэг байсан. Дараа нь англи хадмалгүйгээр үзээд улам сонсголоо сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн. Тэгээд Кембрижийн дасгалуудаас хийгээд эхлэхээр яг сонсгол нь угаасаа зөвшөрсөн байвал цаашаа яриагаа ойлгоод тэгээд илүү тестээ хийхэд төхөн болж байгаа. Тэгээд түүнээс гадна болохоор IELTS-ийнхаа сонсголын 30 минутын завсрын ингээд яг ийм заавар явдаг хэсгүүдээр тестээ сайн судлаад тестэн дээрээ ирсэн асуултуудыг сайн судлах хэрэгтэй гэж бодож байна. Унших ур чадварын тухайд болохоор аль болох өөрөө эхлээд дүрмээ сайжруулах хэрэгтэй. Гол нь advanced төвшний дүрмүүдээ сайжруулад баг багаар үгээ цээжлээд текстүүдээ ингээд баг багаар хийснийхаа дараа алдаануудаа сайн ажиглаад баг багаар тэрнийхээ үгүүдийг цээжлээд ойролцоо утгатай үгүүдийг бас цээжлээд явах хэрэгтэй гэж бодсон. Миний хувьд болохоор баг багаар тестүүдийг ажилласны дараа болохоор алдаа маань улам багасж исэн, баг багаар сайжирч исэн. Тэгээ яг сүүлийн тестүүд хийж эхлэхэд болохоор хамаагүй дээр болсон. Ер нь 40 тестээс 30 гаруй зөв хийдэг болсон байсан. Миний хувьд болохоор анх ерөөсөө цагтаа амждаггүй байсан. Унших хэсэг ерөөсөө цагтаа амжихгүй, заримдаа нэг ихэн дутуу орхигдож үе байсан. Гэхдээ дараагаар нь болохоор яг асуултуудынхаа төрлөөс хамаарат асуултуудаа зэрэг хийгээд явуулсан чинь хамаагүй илүү нэг 5 минут ч юм уу 10 минутын зав хамгийн сүүлд нь үлдчихэж байгаа. Тэгээ тэр хэсэгтээ болохоор дутуу орхисон эсвэл бол эргэлзээтэй зүйлсээ дахиж шалгаад тэгээ чеклэх цаг гарч байгаа юм. Тэгээд яг шалгалтын дээрээ болохоор яг энэ аргаараа зэрэг асуултуудаа хайгаад явсан. Тэгээ сүүлд нь нэг 5 минутын завсар гараад тэрүүгээрээ дахиж шалгаад ганц хоёр эргэлзээтэй байсан асуултынхаа хариултуудыг өөрчилсөн. Бичиг хэсгийн хувьд болохоор task 1, task 2 гээд хоёр төрөл байгаа учраас дистахатагаар task 1-ээс ахуулаад бэлдэж эхэлсэн. Тэгээ багшийн зөвлөснөөр болохоор app online test гээд тэмцээнээс болохоор 6 төрлийнхөө task 1-ийн материалуудыг баг багаар ингээд зөвшрүүлээд бичдэг байсан. Хамгийн гол нь цаг тавиад цагийнхаа баримжаатай хийгээд тэгээд мэдээллийг олон зөв уншаад хариултаа бүрэн төгссөн өгөх нь чухал. Тэгээд task 2-ын хувьд болохоор мөн адил асуусан асуулт яг юуг асууж байгаа, дээрэс нь өөрийнхөө бодлыг ч гэсэн эмх цэгцтэйгээр зөв илэрхийлэх нь чухал. Аль болох ихийг үгэндээ багтаагаад бичгээс илүүтэйгээр яг план гаргаад юуг эхэлж бичгүү, дараа нь юугаа бичгүү гэж жишээнүүдээ
өөрөө эхэлж бодсныхаа дараа нь бичиж эхлүүл хамаагүй илүү хурдан үр дүнтэй бичдэг болно гэж бодож байна. Task 2-ын хувьд цагтаа амжихын тулд хамгийн түрүүлж бичээд дараа нь task 1-ийг бичих нь илүү үр дүнтэй. Миний хувьд болохоор эхлээд task 2-оо бичиж дуусгаад дараа нь task 1-ийнхаа оршилт өгнөлтийг бичээд орхисон байгаа. Тэгээд 6.5 он авсан. Ярианы ур чадварын хувьд болохоор ихэнх хүмүүс ямар ч ярьдаг юм дадлахгүй байгаа. Тийм болохоор ер нь бол өдөр болгон өөртөөгөө ч юм уу эсвэл ямар нэг хамтрагчтай бэлдээд яриагаа рекорд хийж сонсоод дүрмээ шалгаад тэнцэнээсээ болохоор үгийнхаа дуудлагыг бас шалгаад явах хэрэгтэй. Part 2-ын хувьд болохоор 1-2 минут ганцаараа ярьж байгаа. Тийм болохоор цагтаа багтахын тулд дэлгэрүүлээд ер нь бол миний хувьд үлгэр шиг ярил илүү оновчтой юм шиг санагдсан. Харин part 3-ын хувьд болохоор өөрийн санаа бодлыг асуудаг учраас өөрийнхөө зөвхөн санаа бодлыг ярихаас илүү нөгөө талынхаа бас хоёр талаа баримтлаад ярил илүү ярих юм ихтэй яриа чинь дэлгэрэнгүй болно гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор хамгийн сүүлийн спикингийн асуултууд болохоор айгүй урт асуултууд орж ирсэн. Тэгээд ер нь урт асуулттай илүү танил болох шаардлагатай гэж үзсэн. Би болохоор speaking дээр 6.5 авсан. Уг нь бол 7 авах байх гэж найдаж ирсэн. Тэгээд сүүлийн 2 асуулт нь болохоор айгүй урт асуултууд орж ирсэн. Тэрийгээ яг бүрэн ойлгож оновчтой хариулт өгөөгүй болов гэж үзэж байна. Тэгээд хүмүүс бол эртнээс тийм урт асуултуудтай танилцаад ойлгодог болох хэрэгтэй. За тэгээд сандраад бас хагас тутуу ярьсан юм их байгаа. Тэгээд одоо IELTS бэлдэж байгаа хүмүүст хэлгээд мэдээж академик төвчний зүйл сурж байгаа мэдээж хэцүү байгаа. Шантрах зүйл бас олон байгаа. Тэр тутам шантралгүй цаашдаа улам баг багаар ч гэсэн ахиад хүссэн оноондоо хүрэхийг хүсье.